Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзч байгаадаа баяртай байна. Би өнөөдөр 2013 онд Австрали улсад гарсан catfishing-тэй холбоотой хэргийн талаар ярина. Энэхүү хэрэг нь тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг бүр маш ихээр татаж гайхширлыг төрүүлсэн хэрэг байгаа. Ингээд хэрэгтэй орцгоё. 2011 онд Renee Marsden гэдэг 20 настай эмэгтэй Braden Spiteri гэх 24 настай залуутай Facebook-ийн мессенжерээр танилцсан. За тэр хоёрыг хэн танилцуулсан бэ гэхээр Renee-гийн хамгийн сайн найз Camilla түнд санал болгосон. За учир нь Braden Camilla хоёр урд нь болцож исэн. Гэхдээ хоорондоо таарч тохирох хүмүүс биш байсан учраас бол харилцааны таашд үргэлжлээгүй. Харин Renee Braden хоёр илүү сайн нийцэх юм шиг байна гэд түүнд бол санал болгоод Facebook-ийнх нь хаягийг өгч тэднийг танилцуулсан. Эхэндээ Braden Renee хоёр жирийн яриа өрнүүлж мессеж бичлцэж байсан ч удалгүй Braden Renee-г өөрийг нь ойлгож халамж анхаарал тавьж байгаа занд нь татагдаж эхэлсэн. Явандаа энэ харилцаа нь улам гүнзгийрч өдөрт 100 мессеж бичлцэх болж Renee Braden-тэй уулзах саналыг хэд хэд удаа тавьсан. За гэтэл Braden Renee-д өөрийгөө шоронд хоригдож байгаа талаараа хэлсэн. За яагаад шоронд орсон бэ гэхээр мотоциклтэй ингээд Braden найзыгаа хойноос сундалцсан явж байгаад осолд орсноор найз нь нас бараад ингээд санаандгүй байдлаар хүн амны хэрэг үйлцсэн гэд шоронд ял идэлж байгаа талаараа түүнд бол ярьдаг. Гэсэн ч Braden-ийн энэ нөхцөл байдал Renee-д огтхон ч саад болохгүйгээр Braden-д дурлцдаг. Renee бол багасаа ээжтэйгээ маш дотн бүх зүйлээ ярьдаг. Braden-ийн талаарч гэсэн ээжтэй хэлдэг. За яг ээж нь бол анх ингээд Braden-ийг шоронд байгаа тэгсэн ирнэ охинтой мессеж бичдэг гэхтэн бүр гайхаад шоронд уцаж хэрэгж болд юм уу гэж тэгсэн чи түүний нөгөө нэг Renee-гийн найз Camilla Braden нөгөө нэг амар баян айлын хүүхд тахгүй юу. Тэгээд тэр өмгөөлөгчөөрөө дамжуулаад тохиролцоонд хүрээд утас хэрглэж болж байгаа. Гэхдээ зөвхөн мессеж биччихэл болно. Өөр дуудлага хийж ярьж болохгүй гэж хэлэхэд нь ээж аав нь бүр гайхаад ямар сони ийм бас байдгийн бах таа гэж бодоод өнгөрсөн. Renee Braden-ийг шоронд эргэлтээр очихыг хүссэн. Гэсэн чинь нөгөө Camilla-гийн найз нь бас л Braden нөгөө ялаа хөнгөрүүлэхийн тулд эргэлт авах хэрэгсээ татгалтсан. Тийм учраас одоохондоо эргэж очиж болохгүй. Түүнтэй зөвхөн мессеж бичиж болно. Яагаад гэвэл тэр хэрвээ хүн эргэлт авчих юм бол түүний ял хөнгөрүүлэх тэр тохиролцоо нь байхгүй болоод түүний шоронд өнгөрүүлэх хугацаа нь уртсан гэж хэлдэг. Renee-гийн хувьд Braden амьдралд нь чухал байр суурийг эзэлдэг болчихсон байсан үе. За түүний өмнө нь үргэлжлэсэн Angus гэж залуутай нь Renee-гийн ээж Facebook-ээр бол найзууд. За тэгээд нэг өдөр Angus-ийн оруулсан постн дээр нь комент бичээд тэгсэн чинь Angus зөрүүлээд тэр комментэн дээр нь лайк дарчихсан байсан чинь Renee-гийн ээжд нь мессеж ирдэг. Тэгсэн чинь тэр нь хинээс эсэн гэж Braden-гээс. Ээж нь бүр гайхаад энэ одоо яагаад над руу мессеж бичиж байгаа юм бол гэсэн чинь охиныхоо өмнө нь үерхжсэн залуугитай мессеж бичээд ингэж харилцаатай байх чинь зүгээр үү те? Өөрий чи юу н ямар ээж гэхэвдээ? Ээж байхад та тохиромжгүй хүн юм а гэж мессеж бичсэн. Ээж нь бүр анх удаа ийм мессеж аваад бүр шоконд ороод ямар хүн гэхээрээ өөрийнхөө харилцаж байгаа эмэгтэйгийнхаа ээж рүү ингэж бичдэг байна гэд нөхөртөө хэлээд тэд бол энэ залуу бол огтхонч төдөнд таалагдахгүй байна. Ер нь явандаа охиноо энэ залуугаас холдуулах хэрэгтэй юм байна гэд бас ярилцаад өнгөрсөн. Бас нэг өдөр Renee-гийн ээж нь охин руугаа Facebook-ийн мессенжерээр мессеж бичтэл Renee биш Braden хариу бичдэг. Ээж нь бүр гайхаад чи энд юу хийж байгаа? Би чамтай ярмааргүй байна. Би охинтойгоо ярмаар байна. Чи ер нь бидрийг тайван орох гэж хэлсэн. Удалгүй Renee ажил дээрээ нэг залуутай танилцсан талаараа ээжтэй хэлсэн. За тэр залууг нь Ян гэдэг. Тэр хоёр албан ёсны харилцаагаа эхлүүлээд Ян Renee-г халамжилж түүнийг жаргалтай болгож байсан. Энэ үед Braden Ян руу дарамтлсан хүүхдийн мессежүүд бичих болсон. Тухайн мессежиндээ Braden Янд Renee бол миний эмэгтэй. Чи түүнээс холхон бай. Би эндээс удахгүй гараад бид гэрлэнэ. Зэрэг мессежүүдийг бичсэн. Ян энд нь итгэхгүй Renee-д хэлтэл Renee эцэст нь Яныг биш Braden сонгоод Янтай харилцаагаа дуусгасан. Учир нь Renee гэр бүлтэй болж олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй.
За энийг нь яг Брейден мэдсэн юм шиг өөрт нь байнга хэлдэг. Эндээс гараад хурмаа хийн, грек рүү аяллаар явна. Цаашдаа ингээ хоёулаа олон хүүхэдтэй болоод, хөөрхөн нохоотой болоод сайхан амьдрын гэх мэтээр яг түүнийг хүсэж мөрөөддөг амьдралын талаар түнд байнга хэлдэг. Ренегийн эцэг эх нь хэдий Брейдэнд дургүй байсан ч гэсэн охиныг нь аз жаргалтай байлгаж байгаа учраас тэд охиноо дэмжихийг хүссэн. 2013 оны 8 сарын 5-ны өдөр нэгд өдрийн өглөө Рене хэвийн байдалтай ажил руугаа явсан. За тэр өдөр болгон 2-оос 3:30 хооронд гэртээ ирдэг. Тэр өдөр гэртээ ирэхдээ ямар нэгэн зүйл болсон мэт харагдаж байсан. Охин руугаа харахад ээжийнхээ нүрэл рүү харахгүй сэтгэл дундуур байгаа нь илт. Ээж нь юу болсныг нь асуухад яагаачгүй бүх юм зүгээрээ гэд хажуугаар нь өнгөрөөд өрөө рүүгээ явсан. Удалгүй ээжд нь Брейдингээс мессеж ирсэн. Охин чинь амиа орлоно гэж хэлсэн. Охиныхоо асуудлыг шийд, охиндоо анхаар гэсэн утгатай. Энэ мессеж ээжд нь мэдээж хүн дээр туссан. Ээж нь шууд Ренегийн өрөө рүү ярилцахаар очоод хажууд нь суугаад ирсэн мессежийг нь үзүүлээд энийг надад тайлбарлал гэтэл наа чин зүгээр л тэнэгтэж байгаа. Брейден мод тэнэг зүгээр л тэнэгтэж байгаа. Та санаа зовох хэрэггүй. Бүх зүйл дууссан. Брейден салъя гэж хэлсэн гэж аав ээждээ хэлсэн. Хэсэг байжгаад ээж нь охиноо дахин шалах гаар өрөөнд нь очиход хувцас солиод нүрээ удаж исэн. Хаашаа явах байгаа гэж асуусан чинь ажлынхаа хүмүүстэй орой хоол идэхээр явлаа. Бүх зүйл зүгээр гэд гараад явсан. Рене хизээж орой 21 цаг 30 минутаас хойш гэртээ оройтож ирж байгаагүй. Гэрээсээ гарах хүртлээр ээждээ бүх зүйл зүгээр санаа зовлтгүй шүү гэсээр л гарч явсан. Орой 18 цагт ээжд нь охиноос нь мессеж ирсэн. Ээжээ хайртай шүү. Бас намайг уучлаарай. Та бол миний хамгийн сайн найз, үргэлж хайрлах болно гэсэн байсан. Ээжээ сандраад найзхын гэрт очоод тухайн мессежийг үзүүлтэл цагдаа зуудсан дээр юм шиг байна. Цагдаад хэлүүлээд Ренегийн хаанааг хурдан олж чадах бах гэдээ цагдаад мэдэгдэг. Ингээд цагдаа нар Ренег албан ёсоор эрен сурвалж айлж эхэлсэн. Энэ хооронд эцэг эхэнч бас зүгээр байгаагүй. Түүний хамгийн сайн найз Камиля руу залгаад босон явдлын талаар хэрэлтэл за би удахгүй яваад очие. Би түүний байж магадгүй хэд хэдэн газрыг мэднэ гэд ирсэн. За ингээд нийлээд тэд Ренегийн байж болох бүхэл газраар явсан ч охиноо огтонж олж чадаагүй. Удалгүй цагдаа нар Ренегийн утасныханд байршлаар түүний байгаа газар нь яваад очиход Ренегийн машин байсан ч Рене өөрөө байгаагүй. Ренегийн машин олдсон газар нь Watson's Bay Gap буюу Австралида хүмүүс очиж өсөрж амиа хорлдохоор алдартай газар байсан. Машин дотор нь Брейдэнд зориулсан Valentine's card мөн гар утас нь тухайн гар утсыг бол Рене 2 сарын өмнөөс хэрэглэхээ болсон хуучин утас нээсэн. Цонхныхоо гадна талд тоос болсон хэсэгт I love you Brayden гэж бичиж үлдээсэн байсан. Сандарч санаан завсан аав ээж нь доошо бууж Ренег дуудаж орилж хайсан ч олоогүй. 2 цаг гаруй хайсны эцэст тэд түр амраад гэгээ орохыг хүлээж хэсэг унтаад өглөө олонгууд дахин хайж эхэлсэн. Хайж яваад ээж нь Ренегийн 2 гутлыг олоод автал араас нь цагдаа ирээд гутлыг нь буцааж тавиулаад хэргийн газраас аав ээжийг нь холдуулсан. За тэдний бараг одоо гэртээ хараад охиныхоо оршуулганд бэлдсэн дээр байх таа гэх ухааны зүйл ярьсан. Энэ мэдээг сонссон эцгийнх нь бол маш хүнд байдалд орсон. Рене далайд өсөрч амиа хорлсон нь тодорхой болсон. Гэхдээ цогц нь олдоогүй. Ренегийн эцэг эх нь охиныхоо амиа хорлсонд найз залуу Брейднийг буруутгаж исэн. Брейден рүү мессеж бичсэн ч тэр хариу өгөөгүй тул Камиляд энэ талаараа хэлээд түүнээс утасныхын дугаарыг асуусан. За утасныхын дугаарыг аваад цагдаа нарт өгөөд Брейдингээс мэдүүлэг авахулмаар байна. Гэтэл Камилягийн царай нь хувьс хийснэ. Брейден одоо угаасаа маш их шаналж байгаа. Дээрээсээ хүн болгон түүнийг буруутгаж байгаа учраас бид нар одоо түүнийг 50 орхисон дээр хаа гэх зэрэг утгагүй зүйлс ярьж эхэлсэн. Ренег нас барснаас хойш бүтэн 1 сар өнгөрсөн ч цагдаа нар түүнийг яагаад амиа хорлох болсныг ойлгохыг хичээсээр л байсан. Энийг зөвхөн сүлд барьж байсан утаснаас нь мэдэх боломжтой боловч тэр утастайгаа хамт живсэн. Цагдаа нарт хуучин утаснд байсан ч түгжээг нь тайлж чадаагүй тул аав ээжд нь буцааж өгсөн. Гэтэл тэдний 13 настай хөл юг утсыг нь нээж мессежүүдийг нь сэргээхэд туслах апыг олсон. Аав нь тэр даруй төлбөрийг нь төлөөд апыг хэрэглэсэн. 10 минутын дараа мянгаад мессеж утсанд нь буцаж сэргээгдсэн. Цаг хугацаа хэдий их шаардлагач аав нь мессежүүдийг нэг бүрчлэн уншиж анализ хийсэн. 2013 оны 3 сараас 6 сар хүртэл 11 мянган текст мессеж бичлсэн байсан. Голдуу Ренегээс Брейден лөө, Ренегээс Камиля руу зэрэг
мессежүүдийг хизээ хэрхэн ирсэн зүр тогтлуудыг нь ажиглаж эхэлсэн. Рене Брейдэндээ мессеж бичиж эхлэхээр Камиля бичгээ болж, Камиляг бичгээр Брейден бичгээ болж байсан. Энийг нь ажиглаад Рене нэг л хүнтэй бичээд байгааг ойлгосон. Энэ талаараа цагдаад хэлж мессежийн жагсаалтыг үзүүлэхэд тэд ч бас нэг хүн байх магадлал өндөр байна гэж дүгнээд хамгийн түрүүнд Камиляг шалгахад тэр хоёр утастай, нэгээр нь яг өөрөө хэрэглээд нөгөөх нь нэр нь Брейден болж жүжиглэж исэн. Тэгэхээр Брейден гэж хүн огтхонч байхгүй. Брейден бол яг үүндээ Камиля гэсэн үг. Хоёр утсаараа ээлжлэл Ренетэй бичдэг. Рене болон аав ээжийнх нь сэтгэл зүг ерөнхийдөө Брейдений дүрээр Камиля удирдаж байсан болж таарч байгаа. Үнэмшилтэй түүх зохиож бүгдийг нэтгүүлж хуурсныг мэдсэн эцэг эх нь охинд нь хийсэн зүйлдээ Камиляг шийтгэл аваасай гэж хүссэн. Цагдаа нар Камилягийн гэрээс Ренегийн үхэлтэй холбоотой зүйлс хайсан. Утсыг нь олсон ч тэр аль хэдийнэ их мессежээ устгачихсан байсан. Камиля мэдүүлэхдээ өөрийгөө Брейден гэдэг хүнийг бол бүтээж би жүжиглээгүй. Рене Брейден гэдэг бодит хүнтэй уулздаг байсан гэж хэлсэн ч цагдаа нар Facebook, SMS, IP хаяг утсыг нь шинжилснээр Брейденийг Камиля болохыг нь бол нотолж илрүүлж чадсан. Нотлохоо ил болсны дараа Камиля би Брейденийг бүтээсэн. Гэхдээ Ренег хорлох гэж биш. Би өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан. Ренед хайртай байсан. Түүний амьдралд зөвхөн найз байдлаар оршмооргүй байсан гэх зэрэг мэдүүлгийг өгсөн. Цагдаа нар Брейден гэж нэрлсэн зураг дээрх залууг хайж олсон. Үнэн дээр Камерон Левайс гэх нэртэй залуу байсан. Камиляг огт танихгүй, өмнө нь уулзаж байсан талаарч санахгүй байна гэж мэдүүлдэг. Тухайн залуугийн хувьд ч ихсэн өөрийг нь Брейден гэж нэрлээд зургийг нь ашиглаад ийм зүйл хийсэн хэргийн талаар бол сонсоод бол шоконд орсон. Мэдээж өөрт нь бол энэ нь хүндэл туссан байж таараа. За Ренегийн энэ хамгийн сайн нээз гээд байгаа өөрийг нь хуурсан Камиля юу н ямар учиртай хүн юм бэ гэд хүмүүс бол их сонирхсон. За Камиля Ренетэй бүр бага ангиасаа эхлээд нэг сургуульд сураад найзалдаг байсан. Ахлах сургуульд ороход нь бол Стефани, Майкл гээд Ренегийн хоёр үеэл тэр хоёртой бол хамт нэг сургуульд сурч эхэлсэн. Стефани Камилягийн талаар хэлэхдээ тэд анх 8 дугаар ангидаа танилцсан. Камиля, Рене, Стефани хоёрын хооронд байнга яс хайж муудалцуулдаг. 3 жилийн турш зүгээр л тэдэнд атаархдаг байсан. Ренег Стефанитай хамт ямар нэгэн зүйл хийхэд нь дургуутдаг, хамт хонуулахыг хүсдэггүй, хамт кино үзүүлэхийг хүсдэггүй, парти дах клуб явах гэх мэт юу ч хийсэн дургуутдаг байсан. Рене, Стефани хоёр хамтдаа 50 минутын зайтай байдаг Бонди гэх газар руу аяллаар явсан. За энэ хугацаанд машин бариа явж байхад нь нийтдээ 16 удаа Рене рүү залгсан. Стефани бүр гайхаад Камиляг яагаад ингэж амар олон удаа залгаад байгаа юм ботл. Зүгээрээ тоох хэрэггүй дээ. Энэ угаасаа ингэж л эдийн ингээд бүр тэрнтэй бүр тасан цогтоо дэвлэрчсэн байсан. Стефанигийн хувьд бүр гайхаад хүн яаралтай үед ч түргэн тусламж руу 16 удаа залгадаггүй. Энэ бол ингээ бүтэн өдрийн туршид бол биш. Зөвхөн 50 минутанд 16 удаа залгаж байгаа нь бол надад бол амар сонин санагдсан гэж ярьжсэн. Ренегийн экс найз залуу Ангусч бас Камилягийн талаар ярьсан. Рене 10 жилээр төгсөөд өсчин болохоор өсчний газар дадлага хийгээд сурж исэн юм байна. Тухайн үед Ангус үсээ засуулахаар ороод Ренетэй танилцчихсан. Яг үүндээ үсээ засуулах гэсэндээ ч биш. Ренег хараад дурлсан учраас анх ингээд танилцах зорилгоор үсээ засуулангаа орсон юм байна. За тэдний үерхэл гинэн цайлган ад жаргалтай байсан ч Рене удалгүй Ангусаас салахыг хүссэн. Ангус ихэндээ гайхаад би ямар нэгэн зүйл буруу хийсэн юм болов уу? Яагаад ингэж байгаа юм бол гэж өөрийгөө буруутгаад өнгөрч исэн ч хожим нь Камиля Ренед Ангусыг муусаар байгаад зөвхөн чамаг секс хийхдээ л ашиглаж гин гэж ярьсаар агаад салгачихсан байсан. Рене Ангусаас гинэт салахыг хүссэн. Энэ нь бол эхлээд өөрөөс нь болсон юм болов уу гэд бодож исэн ч гэсэн явж Камилагаас босныг бол салсныхаа дараа сүүлд мэдсэн байлээ. Ренег Брейдентэй онлайнаар харилцаж байх хооронд нь Ангус Ренетэй буцаж нийлхийг хүссэн. Эхэндээ Рене Ангуст татагдаж эхэлсэн ч удалгүй бас л Брейденийг сонгоод Ангустай харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй. Камиля Ренед бүр маш их атаархдаг. Ангустай үерхэж эхэлснээс нь хойш бол атаархаа дунд нь ховж утгасаар байгаа тэднийг салгачихсан.
Ренегийн хувьд Ангус анхных нь хайр байсан. Ангусаас салсныхаа дараа Рене гэртээ очиод ээжтэй илээ зөндөө уйлсан. Ангусаас Ренег амжилттай салгасныхаа дараагийн төлөвлөгөөнд нь мэдээж түүнийг өөр хүнтэй харилцаанд оруулах байсан. Тэр нь мэдээж Брейден буюу Камилия өөрөө. Ренег өрөөндөө байхдаа ээжтэй Брейден гэдэг залуутай танилцсан талаараа хэлэхэд ээж нь арай эртийн биш үү, Ангусаас халаад удаагүй юм чинь гэсэн чинь охин нь үгүй Камилия намайг түүнтэй танилцуулсан юм аа гэж хэлээд болтыг харилцах болсон. Ингэж л Ренегийн амьдрал оронгоороо эргэж бүх зүйл эхэлсэн. New South Wales-ийн цагдаагийнхан урд нь хизээж юм хэрэгтэй таарч байгаагүй. Ренегийн амиа хорлоход Камилиягийн бүтээсэн Брейден гэдэг дүр яалтчгүй нөлөөтэй. Гэтэл Камилия Ренегээс ямар ч мөнгө аваагүй учраас энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш болж хувирсан нь гэмт хэрэг гэж тооцогдоогүй. Гэр бүлийнхэнд нь энэ бол мэдээж хүнд цохилт болсон. Охиныг нь ямар байдалтай болгож хэр хугацаанд яаж зовоож ирснийг нь бол гэрийнхэн нь мэдж байгаа. Камилия Ренед бүр донтчихсон нэг өдөрч түүнийг тайван байлгаагүй. Ээжийнх нь бодлоор Рене Камилиагаас айдаг байсан байх. Камилия охиноос нь том биетэй. Рене хизээж өмнө нь ийм төрмгийн хүнтэй ойр байж үзээгүй. Яаж зохицуулах учраа мэдэхгүй байсан байх гэж ярьсан. Камилияг ээжийг нь дарамттай гэж хардаг. Ээж нь Камилияг өөртөө охинтой нойр байгаад дургүй байсан. Ээжүүдийн баяраар Рене ээжийнхээ нэрийг биендээ шивүүлсэн. Life is beautiful because of you mom гэд дараа нь Камилия Брейдний нэрээр Рене лөө мессеж бичиж авах үедээ өөрийнхөө нэрийг бас биендээр нь шивүүлэхийг хүссэн. Ээж нь мэдээж энийг сонсоод тэр даруй болиулсан. Гэтэл Брейден одоогоор чи хийх гэснээ хий, эндээс гарахаар чи минийх болно шүү гэх зэрэг зүйл бол ярьдаг байсан. Камилиягийн зам байдлын талаар ярихдаа Камилия ээжт нь Брейден Ренед хайртай түүнийг санаж байгаа гэх мэт зүйлс ярьдаг. Чи яаж сайн мэдж байгаа юм гэхээр өөрийгөө Брейдний өмөөлөгчтэй байн холбоо барьдаг гэж хэлсэн. Рене Камилиягийн дарамттай зангаас залхаж найзлахаа болохыг хүссэн. Ээжтэй Камилиягийн олон жилийн турш өөрийг нь дарамтлаж байгаа талаар ярьсан. Рене машин жолоодоод Камилия хажууд нь сууж явсан. Гэтэл Камилия жолоо булаацалтаж түүнийг алахыг оролцсон. Үсийг нь зулгааж толгоороо зогсон талаараа хэлээд түүнийг олон удаа сэтгцэн өвчтөн хүн шиг аашилсан гэж ээжтэй хэлсэн. Ингэж хэлснийхээ дараа Рене Камилия руу ахиж найзлахыг хүсэхгүй байна гэж бичээд найзын харилцаагаа дуусгар болгосон. За энэнд нь Камилия бүр маш их бухимдаад энэ бухимдлаа Брейденгээр дамжуулж Ренег дарамтлаж эхэлсэн. Ренег амиа хорлдог өдөр Брейденгийн өмнөөс Рене лөө чи миний сэтгэлд хүрэхгүй байна. Чамтай цааш харилцаагаа үргэлжлүүлэхэд утахгүй байна. Хоёлаа салъя гэж мессеж бичсэн байсан. Харин Рене хариулаад би хангалттай сайн хүн биш юм шиг байна гэж бичсэн байсан. За орой 20-с 21 цагийн хооронд чи намайг үнэхээр хайрладаггүй юм байна. Би чамд хизээж хангалттай биш юм байна. Баяртай гэж хэлээд Рене амиа хорлсон байсан. Ренег амиа хорлох гэж байгаа Камилия мэдсэн ч гэсэн түүнийг болиулах ямар ч үйлдэл хийгээгүй. Хамгийн харамсалтай зүйл нь Рене Брейден гих залуу үнэхээр байдаг гэж бодоод түүнд хайртайгаасаа болоод амиа хорлсон. Камилия өөрийг нь хуурч байсныг мдээгүй нь бол маш харамсалтай үйлдэл явдал байсан. Камилиягийн хувьд яагаад яг Ренег ингэх болсон талаараа бол нарийн тодорхой зүйл хэлдэггүй. За хамгийн нэг ганц хэлсэн зүйл нь гэвэл Рене миний хажууд байхыг хүсэхгүй байсан учраас Брейднийг зохиосон гэж хэлдэг. Камилия ижил хүүстэн байсан уу гэдэг тал дээр бол ямар нэгэн тодорхой мэдээлэл байгаагүй. Тэгсэн хэдий ч Камилия Брейдний дүрээр Рене лүү секстэй холбоотой зураг бичлэг явуулаад Камилиятай хамт хий гэж биччихсэн юм билэ. За шүүхэд яг юу болсон талаар нь гэрийнх нь бол Камилияг үннээр хэлнэ гэж найдсан ч тэр худлаа ярьсаар л байсан нь бол гэрийнхнийх нь дургуг бүр маш их хүргэсэн. Камилия ямар ч эрүүгийн ял хүлээгээгүй. Ренегийн гэр бүл олон нийт үүнд нь маш ихээр эсэргүүцсэн. Тухайн үед Австралийн хуулинд catfishing буюу онлайн дүр бүтээж бусдыг удирдах, хяналтандаа орох үйлдэлийг нь гэмт хэрэг гэж авч үзэх хууль байгаагүй юм билээ. Ренегийн эцэг эх нь Ренеслав нэртэй шинэ хууль санаачлах ажлыг өрнүүлсэн ч 2025 оны байдлаар catfishing-ийг гэмт хэрэг тооцох хууль батлагдаагүй.
Харин Камилягийн хувьд нөхөр хүүхэдтэй болчихсон хэвийн амьдралаа үргэлжлүүлж байгаа юм байна лээ. За энэ хүртэл сонссонд та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай.